яг ингэж дуурж гинөө. Батхөлөг авт сервис дуун гарч дугуун өнхөрдөг машин болгоныг жолоодж байгаа эр имгүй бүх жолооч нараа дочигнох дуу аян эхэллээ. Автомашиныхаа доор дуурсан зүйлийг та өөрөө мэдэхгүй бол манад ирээд онцлол дуу чимээгээ даруул. Чимээгүй Монгол улсын төлөө жолооч нараа нэгдэцгээе. Батхөлөг авт сервис дочигнох дуу аяны хүрээнд за эхний ингээд засвар хийгдэж байна. За өнөөдөр бол өрүүлийн аппарат одоо янзалж байна. За өрүүлийн аппаратын ер нь гэмтэл авах ихэнх одоо тохиолдол гэдэг юм уу? Юунаас болж илүү их эвдрэл хэмхэрл авдаг юм бэ? Яагаад гэж. За өрүүлийн аппаратны гэмтэл эвдрэл гэдэг маань ерөнхийдөө голыг барих түүлэг гэлэгдэж шаарг руу ус одоо ерөнхийдөө ус тоос шороо орсноос шаарг хорж өгнөж дуурах. Ус шороо орсноос гол зэвэрч энэ түүлгийн ерөнхийдөө энэ голын диаметрийг идэж үргэлжснээс ерөнхийдөө өрүүлийн аппаратанд голдоо ордог байна. Одоо бол яг манай энэ яг энэ өөрөө чинь задлцсан байгаа одоо энэ өрүүлийн аппаратын дээр жишээ нь яг юу нь болохгүй болсон байна. Саяны нөгөө түүлэхгүй. Тэгээ ерөнхийдөө энэ бол харьяарын өрүүлийн аппарат л та. Харьяар машиныг өрүүлийн аппарат тий одоо цахилгаан аппарат гэж ярьд юм да. Энэ наадах чинь юу вэ? Одоо ерөнхийдөө энэ манахаас солигдож тавьж байгаа шаарг маань ерөнхийдөө энэ л тий. Энэ шаарг маань илэгдэл ороод хорж ингээд дуурайд ороход ирэхээр энэ голны дуундаа л нөлөө өгнө. Өрүүлэндээ нэг айхтар нэг юу орохгүй. Тэр дочгонсон дуу ихсэн л гэсэн үг. Тэгээ ер нь бол машин ингээд чимээтэй дуутай явуулахаар бас нэг тий эр хүн ч гэсэн нөгөө зүрхэн савлаад унтаж чадахгүй да адилхан л байхгүй юу? Машин ч гэсэн дуу чимээгүй байх юм бол бас ядаж жолооч бас нэг амар тайван явах нь шүү дээ. Тэгээ ер нь бол альва ямар нэгэн гэмтлийг бол багтаар нэрж онцлуулад тий тэрийгээ сайн мэдэж аваад тэрнийхээ үүднээс машинаасаа янзлуулах нэ. Ер нь л их гамтай байлгыг бол маш жолооч ер нь яаж явах вэ? Явах ёстой мó явах ёсгүй юм уу? Та юу тэгэл гамтай байлгыг бол тэгэл ус мус дайхгүй байх юм хэд бол онцлог гаргасан юм л да. Гол уснаас ер нь болж игэл ер нь бол ус шанхаа аль ч байсан ер нь аль болохоор холуурл байхыг л бодох хэрэгтэй байна. Болохгүй усны сэнс аваад яв. За үдээд гэж хатааж байгаа дараа нь гар. Тамаа одоо энэ харьяар мөрөөр соборо форастер дээр одоо яг энэ өөрдрөө юм юутай оромтой сахлаан юутай аппарат бол ус мус орохоор ер нь шатчихдаг байхгүй. Тэгээ ерөөдөө энэ мотор стор мэдрэгц шин шатнаа л гэсэн. За анхаараарай үгүй. Харьяар харьяар машины цахилгаан одоо машины өрүүлийн аппарат тийм ээ. За одоо энэ өрүүлийн аппарат маань ямар машин вэ? Энэ 200 г өрүүлийн аппарат. 200 г машин тийм. Энэ голын шаарг нь хурж гинэ тэгээд надад засвар үйлчлэгээ гэдэг. Одоо энэ шааргийг бас ингээд задлаад саний шиг одоо солино гэсэн үг үү? Тийм солио засвар үйлчлэгээ гэдэг хэрэгтэй одоо ингээд дуусчихсан. Энд өнөөдөр бол маш мэдээж миний харж байгаагаар бол баг 2-3 машин ирсэн. За энд нэг энэ одоо бас өрүүлийн аппарат уу? Наач бас харьяарын аппарат. Харьяар бас засвар үйлчлэгэнд орохгүй ингээд л. Ер нь одоо танах дээр одоо Батхөлөг дээр бол Батхөлөг авт сервис дээр юу Subaru гэдээ бас машин байдаг шүү дээ тий. Subaru бас янзлах уу? Subaru 2008 оноос хойш бүх Subaru бий. 2008 оноос хойш бүх Subaru машины өрүүлийн аппаратаас солих юм байна шүү. Бас л одоо үйлчлэгээ энийгээ саяных бол ингээд та нар онцлогоог энэ хийгээд үзсэн тий. Ба энэ дээр бол саяны нөгөө юу гэдэг түүлэг. Тэгээд шаарг хоёрыг солино тий. За ер нь манайхаа биш та нар энэ уснаас их болгоомжтой одоо тэрдээ хөсөөгөө 3 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл точгонох дуу аян өрнөнөө зөв жолоодохгүй бол та буруу замаар явна. Тийм учраас өрүүлийн аппаратанда маш сайн анхаарал тавиарай. За нэг шиг сая одоо машиныхаа өрүүлийн аппаратыг янзсан тий. Юу нь болохгүй болсон бэ? Өрүүлийн аппарат энэ хибрид 3300 аппарат нь жоохон дуурчдаг юм байна. Тэгээд ер нь гадар судлахад бол
солино гэж байна. Тэгээ солихоор нэлээд үнэтэй юм байлээ. Үнэтэй байна. Тий. Тэгээ яг Батүлэг автосервисийг пэйжийн дагдаг болохоор ерөнхийдөө нэг аппарат янзалдаг гэж сонсоод тэгээ ирж янзлууллаа үнэхээр таалагдлаа. Яг зүгээр би ч өөрөө нэг машины дуу чимээ сонсдгоо. Тэгээд жоохон очигноод ахаар нь үзүүлсэн чинь аппарат гэсэн. Тэгээ аппаратын судалсан чинь үнэтэй юм байлээ. Тэгээд танах дээр өрөөлийн аппаратыг янзлнаа гэд янзлахтаа айгүй боломжийн мөртлөө айгүй юу юм бэ? Надад л их таалагдлаа. Задлаад сайхан бүх тослогоог нь хийчих байна. Тэгээ түлхгийн сольчих байна. Аппаратын дотроо жижигхэн түлх байт юм. Тэрийн сольчих байна. Тэгээ шааргийн сольчих байна. Тэгээ буцаагаад одоо яг сайхан угсралт явуулж чинь тийм. Автомашиныг бол ер нь сардаа жилдээ нэг удаа ер нь бас заавал ингээд үзүүлээд тордуулаад ойр орхон янзлаад байвал бас их зүгээр байгаас дуу чимээ орхон багсаа 6 сартаа ингээд нэг жоохон жижигхэн юм дугруулж сольчвол их зүгээр харин тийм санагддаг шээ. Тэгээ яг Батүлэг автосервисээр үйлчлүүлээд сэтгэл хангалуун байна. сэтгэл хангалуун. Одоо энэ засж байгаа засварчид үртэл хурдан шуурхаа нямба хийж байна. Үнэхээр сэтгэл хангалуун байна. За баярлалаа танд ч алтан шар зам үзийтэй болтгоо. За Өрүүлийн аппарат, дуу чимээ ямар нэгэн зүйл гарах юм бол хурж ирж та нар санаа зовх зүйлгээр онцлуулаад засвараа хийлгээрээ. Батүлэг автосервис та бүхнийг хүлээж байгаа шүү. Автомашины дуу чимээгүй Монгол улсын төлөө.